Renamint guys. За, тэмдэглэх юм хэд юм байгаа тийм ээ. Ion Z манай позиц хэдүүлээ хэдээр нээсэн бэ гэвэл за $2.29 дээр нэмсэн юм байна. $2.29 гэдэг чинь бүр энэ доогуур за $2.31 дээр ингээд тавиад үзээд за өчтөрийн хаалтын хаан шидээр байсан бэ гэвэл 5.41 pre-market дээр 5.30 мөч дээр ингээд байна. За тэгээ хэдүүлээ энэ позиц дээр одоогийн байдлаараа 134% ашиг хийсэн байна. Nice, good job. За тэгээд таадын дунд бас stop loss-уудаа арай над шиг тавьдаг хүмүүс бас байгаа бах. Яг зөвлөгөөнүүд байна. Гэхдээ би stop loss-уудаа арай жоохон шуналтай тавьчихдаг. Таадын дунд бас Ion Z-га зараагүй хүмүүс байгаа. RGTZ-га зараагүй хүмүүс байгаа юм бол хэдүүлээ ер нь бол 4.5 хавцаа ер нь бол энэ позицээ авсан. Дөрөв дээр ингээд тавиад үзчихье. За энэ бас хөрхөн 40% ашигтай явж байгаа. Окей. За номер 1. Тэгээд зарын шинжтэй юм манай энэ school community-гийн гишүүнчлийн төлбөр өртөг нэгд өдөр хүртэл тэгээд $39 байгаа. Тийм учраас та боломжийн ашиглаараа удахгүй нэмэгт буцаагаад нэмэгдэхэд байгаа шүү. Энэ бол нөгөө наадмын хямдрал байсан. Хувьцааны арилжаа хөрөнгө олт тийм мөнгөөр мөнгө олох амар сонирхолтой байгаа ч тийм. Гэхдээ амар хэцүү. Хэвч хүмүүс нь ерөөсөж чаддгүй. Ягаад чаддгүй юм бэ гэх юм бол ментор багш байхгүй, community байхгүй. Одоо сайн сонсоорой. Тийм. Би school community нээсэн. Тэн дээр юу зааж байгаа юм бэ гэх юм бол энэ толгоонд байгаа хөрөнгө олтын бүх чадвараар чамтай хуваалцаж байгаа. Тэрнээс гадна би ямар хувьцаа хизээ ямар ханшаар хэдэн хуваар авж байгаа юм бэ тэн дээр ил тавигдсан байгаа. Чи нөгөө дүр аж бол. За. Манай community-ээр нэгдсэн хүмүүс одоо 1 сарын байдлаар доллараар тийм ойролцоо 50-60% өгөөж аль хэдийн авцсан байгаа. За чи миний энэ чадварыг сурмаар байгаа юм бол энэ видеоны эцэст тийм манай рафтан чам дэлгэн мэдээлэл өгнө. Тэгээд school community дотор уулзъя. Окей. S&P 500 яг тийм өмнөхтэйгээ адилхан одоо жоохон буурсан байна. Diamond formation бол байсан. Тийм ингээд за яг жоохон муу зурчлаа. Sorry. Тийм. Тэгээд retest хийгээд одоо ерөнхийдөө жоохон sideways явж байгаа. Uptrend бол хിവэрээ тийм учраас нэг сүртэй сандрах хэрэггүй. QQQ, Nasdaq арай жоохон сул харагдаж байна. За өмнөх low хаана байсан бэ гэх юм бол энэ $680 дээр байна. Pre-market дээр унтсан байгаа. Яг гэх юм бол Нью-Йорк data center-ыг хоригдж байгаа гих мэд шин. Гэхдээ Нью-Йорк угаасаа мэдрэл муутай мууж. Нью-Йоркт угаасаа data center баригдахгүй. Татварын дэндүү өндөр эрчим хүч байхгүй гэх мэт чинь data center-ууд ер нь бол хаана баригдаж байгаа юм бэ гэх юм бол Tennessee, Mississippi, Texas гэх мэт чинь. Тэгээд тэ Америкийн нэг мууч data center хоригдмаар байгаа юм бол хоригдно үз өшөө 50 мууч байгаа 50 state байгаа тийм учраас энэ data center-ийн хөрөнгө олт тассан масан гэх мэт чинь ерөөхдөө тийм асуудал байхгүй. За тэгээ өнөөдөр бас Kimi AI шинэ модель гаргасан version 3-аа тэгээд Anthropic-ийн Fable буюу Opus-аас хамаагүй дээр ChatGPT-гийн 5.6-аас бараг тэнцүү явж байгаа. Тэгээ хамгийн гол юм юу юм бэ гэх юм бол open weight model тэгээд Anthropic-ийн cloud гэх мэт юунаас хэд дахин хямдхан. За тэгээ энэгээр дамжуулаад юу болох юм бэ гэх юм бол AI улам түгээмэл болж байна. Улам чадвартай болж байгаа. Тийм учраас энэ AI boom гэх мэт шин дуусаагүй. За улам сайжраал явж байгаа. Окей. За Dow Jones дээр бас сүртэй ярих юм байхгүй. За хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол өнөөдөр өглөө Micron бүр 800 хэд л унтсан байсан 813 хүртэл унтсан байсан pre-market дээр одоо 843 дээр явж байгаа. Хэдүүлээ юу хийж байгаа юм бэ гэх юм бол өнөөдөр дахиад Micron-ыг нэмж байгаа шүү. За өөр бас юу нэмж байгаа юм бэ гэх юм бол Oracle-ийн хувьцаа хэдүүлээ бас баг зэрэг нэмж байгаа. Ер нь бол яроолтой ирсэн байгаа. Өшөө буурах юм бол хэдүүлээ зарим хувьцаануудыг зараад тэгээд илүү жинтэй ер нь бол Micron, Oracle руу орох магадлал бол байгаа. Тэгээд хизээ нэг цагт энэ Ion Z-гийн позиц ерөөхдөө нэг бол stop loss, нэг бол хэдүүлээ ашиг авчин. Тэгээд өчтөр Ion Z дээр хэдүүлээ stop loss-уудаа дээшлүүлсэн тийм учраас тэрэн дээр нэг сүртэй айх юм байхгүй шүү. Манай багц бол айгүй дээжгүй явж байгаа. За, Xpeng pre-market дээр 13 хэд хүртэл унтсан байсан. Одоо буцаагаад жоохон өсөө явж байна. Ерөөхдөө мэдээллүүд нь дээжгүй тийм учраас энэ дээрээ бас сүртэй айх юм байхгүй. Алт тийм ер нь бол $40,000-аас доош унчлаа. Таад харж байгаа бол энэ бол яг сайхан descending triangle болж байгаа. Ер нь бол одоо энэ гурвалжин руу ороод тэгээд миний таамаг юу юм бэ гэх юм бол дахиад унаад тийм энэ 3600 fake out хийгээд тэгээд өсөд
өргөжлүүлээд явах магадaltaй. За тэгээд юу болж байгаа юм бэ гэх юм бол $4,700 дээр алтны уурхайн компаниуд нь ер нь бол сүм хийж байгаа. Айгу сайхан ашигтай явж байгаа. Жишээлбэл хэдүүлээ зүгээр харьцуулаа үзье. Жилийн өмнө жилийн өмнө за өнгөрсөн жилийн 7 сарын 17-ны хавцаа алтны үн ханш 3,400 байсан. Одоо 4,000 хавцаа байна. Тийм учраас энэ компаниуд илүү ашигтай явж байгаа. Тэгээд энэ Арабын орнууд ер нь бол хизээний цагт алтаа зараад дуусчихна. Эсвэл энэ Strait of Hormuz-ийн маргаан нэг тал руугаа шийдвэрлэхэд нь Оросын төв банк, Хятадын төв банк, ерөнхийдөө төв банкуд нууцаар далд ерөнхийдөө маш их хэмжээний алт авч байгаа. Тийм учраас энэ алтны уурхааны яг нэг гоё юм бэ гэх юм бол хэдүүлээ өнгөрсөн хэдэн 7 хоног IONZ RGTC дээр айгүй хөөрхөн ашиг хийж чадлаа. Хэдэн технологийн компаниуд дээр Meta дээр бас айгүй хөөрхөн ашиг авч чадсан гэх мэтчлэн энэгээр дамжуулаад энэ 6-7 сар ашигтай өнгөрүүлж чадсан. Одоо ер нь бол 8-9 сар руу ороод ирэхээр ер нь бол энэ алт bottom out хийгээд хэдүүлээ ямар юу хийх боломжтой юм бэ гэх юм бол алтны уурхайн компаниуд руу жинтэй орох ерөөхдөө боломжтой. За тэгээд тийм Minera, Alamos эсвэл Mining Americas гэсэн компани нэрээ өөрчилсөн. Тийшээ жинтэй орж болно. Тэгээд UGL дээр хэдүүлээ бас айгүй хөөрхөн ашиг хийж чадсан өмнө тэгээд тэр UGL руу хэдүүлээ буцаагаад орох бүрэн боломжтой юм шиг санагдаж байна. За VIX-ийг хараад үзэх юм бол саяхан жоохон spike up хийсэн 200 оны moving average дээр ерөөхдөө зогссон. ARM хувьцаа ерөөхдөө айгүй эрчтэй унж байна. Яг AI trade юу болж байгаа юм бэ гэх юм бол Солонгосын зах зээлтэй холбоотой Солонгос арилжааны данстай хүмүүсийн бараг 3% margin call авсан. Тэгээ 10% хүртэл өссөн. Та хэд мэдж байгаа юм бол солонгосчууд мэдрэл муутай бараг энэ насаараа ингээ gamble-дэг, all-in хийдэг, хөшүүрхтэй. Тэгээд SK Hynix, Samsung гэх мэт шиг компаниудын хувьцаа аваад тэгэл ер нь бол солонгосын зах зээл дээр одоо маш олон хүмүүс амиа хорлож байгаа. Яг гэх юм бол дэндүү шуналтай арилжаа хийж исэн учраас за тэгээд тэд нар бүгдээрээ wipe out болж байгаа. Тэгээд солонгосын зах зээлд хөшүүрхтэй хүмүүс ерөөхдөө алуулж байгаа учраас энэ хувьцаанууд нь зарагдаж байна. Тэгээд эндээс бас юу болж байгаа юм бэ гэх юм бол IonQ лөө маш олон солонгос хүмүүс хөрөнгө оруулалт хийсэн байгаа. Тэгээ ингээ та харж байгаа бол энэ IonQ лөө хөрөнгө оруулалт хийсэн солонгос хүмүүс одоо бүгдээрээ бууж өгч байгаа. За тэгээд та харж байгаа IonQ бол ер нь бол энэ өнгөрсөн энэ 6 сарын ихээс $70 одоо 35%-аар ингээ унтсан байна. 50% correction орсон байна. Тэгээд энэ бол бидний эндээс айгүй хөөрхөн ашиг авч чадсан. За манай бусад хувьцаа ServiceNow ерөөхдөө адилхан Mitex хэдүүлээ дөнгөж саяхан гарлаа. Долларын индекс хараад үзэх юм бол ер нь жижигхэн bounce хийлээ. Өнгөрсөн 2 хоногийн хугацаанд 100.3 хүртэл унтсан байсан юм бол одоо буцаагаад 108 руу ирсэн байна. Миний хамгийн юу юм бэ гэх юм бол энэ bull flag үргэлжлүүлээд доошо correct хийх бах. Тэгээ миний хамгийн юу юм бэ гэх юм бол энэ 199 дээр ирэх юм бол хэдүүлээ доллар руу эргээд орно. За EOS 5 ерөнхийдөө доллартай бараг адилхан ийм bull flag хийж байгаа. Хэдүүлээ ямар байна гэх юм бол энэ хаваар энэ 86, 87, 88 хавцаа унаад ирэх юм бол хэдүүлээ жинтэй аав. За Core Mining түрүү хэлжсэн энэ мөнгөний уурхаанууд, алтны уурхаанууд ерөөхдөө сүүлийн үед сүм хийж байгаа. 20 хоногийн дараа тайлангаа танилцуулна. Ер нь бол маш ашигтай тайлан гарах бах. Тэгээд энэ алтны үн ханш, мөнгөний үн ханш, мөнгийг хэдүүлээ бас нэг харцгаая. Ер нь бол энэ төвшөнд ирсэн байна. Энийг break хийгээд тэгээд энэ $40 руу унаад ирэхээр энд бас нэг томоохон support zone байгаа. Тэгээд $40 руу унаад ирэхээр хэдүүлээ мөнгө рүү эргүүлээд орох боломж гараад ирнэ. Ер нь бол энэ decline бол яг ном журмын дагуу ингээд явж байгаа тий. Одоо хүмүүс ингээд итгэлээ алдаж байна. Тэгээ одоо ер нь бол зарим хүмүүс намаа хорлдог. Би хизээч дахиж мөнгөлөө хөрөнгө олт хийх бла бла бла. Яг тухайн үед хэдүүлээ ерөөдөө мөнгө алт руу эргээд орно гэсэн үг тий. Та санаж байгаа юм бол хэдүүлээ UGL дээр $50 дээр энэ хаваар ороод тэгээд даалмал хавцаа ерөөдөө exit хийж чадсан. Тэгээ одоо correction үргэлжлэлсээр байгаа. Тэгээд энэ 30 хэд тий энэ $30 хавцаа UGL буугаад ирэхээр хэдүүлээ эргүүлээд орох болно. Окей. За тэгээд VIP багцтай хүмүүс энэ буудаага зарцсан байгаарэ. Тэгээд манай Сингапурын
index future ер нь бол удахгүй энэ stop loss-а цогч магадгүй. Гэхдээ энэ дээр хэдүүлээ 480 дээр futures дээр ороод 520 хүртэл ингээд дахисан би л эндээс айгүй хөрхэн ашиг авч чадлаа. Та хэдийн дунд VIP багтсан хүмүүс бас байгаах тий. Та хэдэд бас ерөөхдөө баяр хүргэе. Окей. За Германы засгийн газрын бонд тий энэ critical support level дээр ирсэн байна. Өмнө та харж байгаа бол RSI бас ингээд bottom дээр ирсэн байна. Volume баг зэрэг буурж байна. Одоо юу их магадaltaй байх юм бол нэг жижигхэн bounce ирээд тэгээ өргөжүүлээд унах баха гэж бодож байна. Тэгээ 125, 126 хавцаа буцаад өсөд ирэх юм бол хэдүүлээ short одоо нэмнэ. Францын засгийн газрын бонд ерөөхдөө Германыхтай адилхан гэхдээ арай сул. Таад мэдж байгаа юм бол Францын засгийн газрын үр хамаагүй өндөр хамаагүй эрсдэл харагдаж байна. Тийм учраас энэ хоёр дээр аль алин дээр ерөөхдөө хэдүүлээ одоо $100,000-аас дэш багтдаг хүмүүс те хэдүүлээ энэ дээр удахгүй нэмэлт нэг арилжаа хийх болно. Окей. Еврогийн чарт хараад үзэх юм бол энэ bear flag үргэлжлэл явж байгаа. Тэгээд хэдүүлээ энийг аль хэдийн ярьсан энэ 115 хавцаа ирэх юм бол хэдүүлээ short үргэлжлүүлнэ. За хамгийн сүүлд биткойныг харцгаая. Ерөнхийдөө яг ирэх буцаагаад унах гэдэг шиг байна. Гэхдээ хэдүүлээ харцгаая. Энэ bear flag ер нь бол яг сайхан ингээ явж байгаа. Тэгээд энэ 66-67 мянган доллар хүрчээд тэгээ roll over хийх юм бол 50 мянга хүртэл тэгээ хэдүүлээ бас юу хиймээр байна гэх юм бол энэ MSTZ-ийн short дээр бас хэдүүлээ тэгээ төсөөлө үзчих заяа. Хэдүүлээ MSTZ-ийн short-а зараагүй үлдээсэн юм бол нэмээд IONZ RGTZ байсан юм бол манай багц одоо энэ зууны үеэр бараг 30-40% өсөлттэй байх потенциалтай байсан. Гэхдээ яг MSTZ дээр хэдүүлээ удахгүй дахиад нэг өрөм хураана. Тийм учраас тэрэн дээр би нэг санаа зовхгүй байна. Окей. За тэгээд нэгд өдөр хүртэл таадын дунд сонирхож байгаа хүмүүс байгаад амжуулаарай. Тэгээд хэдүүлээ бүтэн сая өдөр эргээд уулзсан. Тэгээд бүтэн сая өдөр хэдүүлээ зах зээлийн дүгнэлтээ хийгээд тэгээд шинэ 7 хоногт бэлэн байцгаая. За bye guys. Сайхан марцгаагаарай. Хэрвээ та манай эдгээр захирал бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгдэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгийнхаа хамгийн эхний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.